байна уу? Америк нэгдсэн улсад эмчээр ажиллах болон сурах боломжийн талаар ихтгэл тавьж өгөөч гэж урьсан. Өнөөдрийн арга хэмжээ зохион байгуулагч нартаа талархлаа илэрхийлье. За яагаад би энэ талаар одоо ихтгэл тавих болсон бэ гэхээр өөрийгөө танилцуулах хэрэгтэй байх гэж бодож байна. За намайг Валдын Солон гэдэг. Би 2008 онд одоогийн ашуусыг хүний их мэрэгчлэр төгссөн байгаа. Тэгээд 2011-ээс 13 онд Австрали улсын Брисбен хотод туслах эмчийн мэрэгчлэр 2 орчим жил ажилласан. Үүнийхээ дараагаар Америк нэгдсэн улсад эмчээр ажиллах эрхийн лиценз болох USMLE гэдэг шалгалт байдаг 3 шатны энийг тус бүр 9 болон 12 онуудад амжилттай өгч тэнцээд 13 онд болохоор Америкийн Чикаго хотод байдаг Rush Medical Center, Saint Bernard Hospital болон Chicago Lakeshore гэсэн 3 эмнэлэг дээр дотор тэгээд өрхийн ангаах ухаан мөн их барих эмэгтэйчүүд гэсэн 3 чиглэлээр хүнтэй шууд харьцах эрхтэй байдаг дадлагыг жил орчмын хугацаанд хийсэн байгаа. Энэ болохоор миний одоо ECFMG гэдэг сертификат байгаа. USMLE-ийн 3 шатны шалгалтыг амжилттай давсны дараа авдаг. Энэ болохоор Америк нэгдсэн улсад одоо эмчээр ажиллах болон сурах боломжийг олгодог сертификат байгаа. Та бүхэн ч гэсэндээ одоо Америкт одоо дараах байдлаар клиник дээр сурах юм уу ажиллах боломжтой. Нэгдүгээр эмнэлэг дээр клиник дадлага хийх, хоёрдугаар резидентур цалинтай ажилд сурах, гуравдугаар эмчийн мэрэгчлэр ажиллах гэсэн. За эмнэлэг дээр дадлага хийхэд бол 3 төрлийн дадлага байдаг. Clerkship, Observership, Externship гэсэн. За хэрвээ анагаах ухааны сургуулаа төгсөөгүй байгаа бол Clerkship гэдэг дадлагыг хийдэг. Хэрвээ төгссөн бол энэ сүүлийн 2 сонголт л байдаг. За шаардлагын хувьд тэгээд сонгогдох боломж өн өртгийн хувьд хамгийн хямд нь Clerkship байдаг. Тэгээд яг нөгөө оюутнууд шиг өвчтнөө үзэх боломжтой, анамнез авах боломжтой юм чинь. За тэгээд бүх сургууль бол үнийг хүлээн зөвшөөрдөг. Harvard байна уу, Stanford байна уу, Америкийн айлт сургууль та бүхнийг Clerkship-д хэрэг төгсөөгүй бол хүлээж авна. Хэрэг төгссөн бол шалгуур жоохон өндөр болдог. Нэгдүгээр шалгуур болохоор түрүүний ярьсан USMLE-гийн шалгалтын эхний шатыг ядаж давсан байх хэвээр. Хоёрдугаар шалгуур болохоор одоо malpractice insurance гэж байдаг. Энэ нь болохоор одоо хэрвээ өвчтөн санал гомдол гаргаад шүүгдсэн тохиолдолд таныг одоо их мөнгөний торгуулийн одоо тэр санхүүгийн эрсдлээс сэргийлдэг даатгал байдаг. Энэ хоёр заавал байх хэвээр. Тэгээд observership гэдэг нь болохоор зөвхөн ажиглах дадлага байдаг. Өвчтөндөө ерөөсөө мэдлэгч ирэх байдаггүй, үзлэг хийхгүй зүгээр тухайн эмчийг дагалдаад суралцаад ажиглаад явдаг. Externship нь болохоор өвчтөндөө шууд харьцах хэрэгтэй. Анамнез авч болно, үзлэг хийж болно. Мөн яг тухайн тодорхой эмчийн хяналтан дээр эмчилгээ болон онцлогоо төлөвлөдөг. Хоёрдугаар боломж буюу резидент суралцах боломж байгаа. За үүнд болохоор цалингийн хувьд бол жилийн хамгийн багадаа $48,000. Тэгээд аслагдсан эмч резидентийн хэрэгцээтэй эмнэлгүүд бол нэлээд өндөр цалин өгдөг байгаа. За үндсэн 2 том шалгуур байдаг. Нэгдүгээр шалгуур нь болохоор таны төгссөн одоо бакалаврын мэргэжлийн эзэмсэн анагаахын сургууль чинь FEMR юм уу, California list гэсэн энэ 2 листэд орсон байх хэрэгтэй байдаг. Хоёрдугаар шалгуур нь USMLE-гийн шалгалтынхаа 3 шатыг амжилттай даваад нөгөө ECFMG гэсэн сертификат авсан байх хэрэгтэй. Энэ 2 байхад бол бүрэн боломж байгаа. Гадны бол маш олон орны эмчнэр бол энэ замаар бол резидентэд орж байгаа, мөн эмчээр ажиллаж байгаа. Гуравдугаар боломж нь одоо эмчээр ажиллах цалингийн үед бол хамгийн багадаа $100,000. Ямар мэрэгчлэр ажиллаж байна, мөн ямар аль хотын аль эмнэлэг дээр ажиллаж байна гэдгээс цалин янз бүр байдаг. Хамгийн гол шалгуур нь ECFMG гэсэн сертификат байгаа. Дээрээс нь хэрвээ Америкт резидент төгссөн байх юм бол бүр илүү боломжтой гэсэн эмчээр ажиллах. За энэ дээр нэг жишээ авахад би саяхан Америкт Нью-Йорк хотод 30 гаруй жил хүүхдийн эмчээр ажилласан Солонгос эмч тэгээд танилцсан л да. Тэр эмч болохоор Солонгост анагаах ухааны сургуулаа төгссөн. За тэгээд 1974 онд төгссөн гэдэг. Тэгээд тэр үед болохоор тэр хүний төгссөн Солонгосын сургууль бүх оюутнуудаа ECFMG гэдэг энэ сертификатын шалгалтыг өгүүлдэг байсан. Өөрөө болохоор тэр үед энэ шалгалтын одоо ач тусыг ерөөсөө мэдэхгүй зүгээр өгөөд тэнцсэн. Тэгээд тухайн үед болохоор юм 3 шаттай шалгалт авдаг. Зөвхөн нэг онлайн шалгалт байсан юм байлээ. Өгөөд тэнцсэн. Тэрнийхээ дараа цэрэгт яваад гэр бүл зохиогоод 5 жил болсон. Тэгээд Америкт очиж андарахаар шийдээд оцсон хойноо
энэ сертификатаа санаад одоо эмчээр ажиллах боломжтой эсхийг судалж үзтэл бол маш уртаа ажлын байр олдоод тэгээд насаараа хүүхдийн эмчээр ажилласан хүн байсан. Тэгэхээр би энэ дээр юу гэж бодсон бэ гэхээр нэгдүгээр Солонгос бол аль 1974 он гэхэд одоо олон улсын түвшний эмчнэр бэлтгэхэд анхаардаг байжээ. Хоёрдугаар болохоор тэр амгаахын сургуулийн сургалтын програм үнэхээр мундаг байж. Тийм болоод тэр хүн энэ одоо сертификатын ач холбогдлыг мэдээгүй зүгээр байгаа мэдлэгтэйгээ ороод тэнцсэн байна гэсэн төгөлтөнд хүрсэн байгаа. За энэ USMLE гэдэг шалгалтыг жоохон дэлгэрэнгүй танилцуулах юм бол та Америк нэгдсэн улсад бакалаврын боловсрол эзэмсэн байна уу, гадаад оронд эзэмсэн байна уу ялгаагүй. Хэрвээ Америкт эмчээр ажиллах юм уу сурах сонирхолтой байгаа бол заавал энэ шалгалтыг өгдөг. 3 шатны шалгалт гэж хэлсэн тийм. 2 нь онлайн шалгалт байдаг, 1 нь гардуу үйлдэлийн шалгалт байдаг. Онлайн шалгалтын эхний шат нь болохоор нөгөө хим, биологи, анатоми, физиологи зэрэг анагаахын суурь хичээлийн одоо мэдлэгийг шалгадаг. 2-р шатны шалгалт нь болохоор яг нөгөө клиник өвчнүүд одоо зүрх судасны өвчин байд юм уу, хоол боловсруулах зам байд юм уу, эдгээр мэдлэгийг шалгадаг байгаа. За 3-р гардуу үйлдэлийн шалгалт болохоор 3 шалгуураар дүгнэдэг. 1-р шалгуур нь болохоор нөгөө клиник мэдлэгээ яг ийм зохиомжтой юм эмнэлгийн орчинд ингээ оруулаад ийм стандарт өвчтнүүд гээд өрөөнд сууж яадаг. Ямар ч зөвөр хийлж болно. За тэр өрөөнд яг ийм жишээг явж ороод өөрхөн тэр тухайн хүний хэлж байгаа зөвөрийг одоо дагуу одоо шаардлагатай асуудлуудыг асууж чадж гин үү? Шаардлагатай одоо үйлчлэгийг зөв хийж чадж гин үү? За тэгээд олж авсан мэдээлэл дээрээ тулгуурлаад ялгаа онцлогоонуудаа зөв гаргаж гин үү? Зөв одоо өвчтний асуусан асуултанд зөв хариулж гин үү? Тэгээд цаашдын эмчилгээг хэр төлөвлөж гин гэдэг мэдлэг ерөнхийдний нэг клиникийн чадвар гэдэг энийг хардаг. 2-р чадвар нь болохоор харилцааны ур чадварыг хардаг. Харилцааны ур чадварыг бол Америкт бол маш чухал чадвар гэдэг учраас энэ 2-р шалгуур байдаг. 3-р шалгуур болохоор хэлний чадварыг шалгадаг. Ийм болохоор энэ гардуу үйлдэлийн clinical skill гэсэн шалгалтыг өгсөн байхад бол resident apply-тад TOEFL-ийн оноо шаарддаггүй. За эхний 2 онлайн шалгалтыг бол заавал Америкт очиж өгөх шаардлага байдаггүй. Яг нөгөө TOEFL-ийн шалгалт шиг ихэнх орнууд дээр энийг яг TOEFL өгж байгаа юм шиг очиж өгчдөг. Манайхтай хамгийн ойрхон цаар өртөг багтай газар болохоор Бээжин хот байгаа хятад улсын. За тэгээ энэ хоёроо амжилттай өгсөн байхаа сүүлийн гардуу үйлдэлийн шалгалтыг виз Америк нэгдсэн улсад заавал очиж өгнө. Визийн тал дээр болохоор энэ ECFMG гэдэг энэ сертификат олгодог байгууллага маань тусалдаг байгаа. За тэгээд энэ бол яг гурвангийн нөхөд бол нэлээд хэцүү. Одоо олон бусад гадаад эмчнэрийн одоо Америкт очиж одоо ажиллах гэж одоо зорж байгаа эмчнэрийн туршлагаас харж байхад энэ 3 шалгалтыг бүгднгийн өгч дуусгахад бол өөр ямар ч ажил хийхгүйгээр өглөөнөөс орой болтол бэлтгэхэд бол нэг дунджаар 2 жил зарцуулдаг. Тэгжээж ордог байгаа. Гэхдээ энэ бол юм боломжгүй зүйл биш. Яагаад тэгэхээр би жишээ нь өгөө тэнцэн байгаа. Тэгэхээр та бүхэн ч гэсэндээ бүрэн боломжтой, чадах боломжтой. За энэ сертификатыг нэгэнд авсан байхад нэлээд олон давуу талууд байдаг. Нэгдүгээрт болохоор түрүүн хэлсэн резидентур цалинтай ажиллаад сурч болно. Хоёрдугаарт эмчээрэж ажиллаж болно. Гуравдугаарт заавал ингэхгүйгээр богино хугацааны сургалтууд ялангуяа нэг клиник дээр хүнтэй харьцах хэрэгтэй сургалтуудыг бол эрэхтэй болно. За яагаад яг Америкт ер нь ингэж дадлах хийх одоо эмчээр ажиллах чухал вэ гэхээр Америк нэгдсэн улс амгаах ухааны одоо хөгжилд хувь нэмэр оруулдаг байдлаараа бусад салбараас тасархаад хэрэгүүлдэг. Жишээлбэл амгаахын шилдэг дэлхийн шилдэг 10 амгаахын сургуулийн 9 нь Америкт байгаа. Мөн амгаахын суурь шинжилгээ ухаан онцлогоо болон эмчилгээнд оруулж байгаа инновацаараа зарим тохиолдолд бусад бүх улсын нийлбэрээс илүү их хувь нэмэр оруулж идэг болсон. Тийм болохоор сурах юм маш их байдаг. Дээрээс нь харилцааны ур чадрын үед их мундаг хүмүүс байдаг. Тэгээ та бүхэн бүгдээрээ ямар чухлыг мэднэ. Харилцаа сайтай эмчийн эмчилгээний үр дүн их сайн гардаг. Дээрээс нь одоо онцлогын эмчилгээний алдаа гаргасан байлаа гэхэд тухайн өвчтөн тэрийг мэдсэн байлаа гэхэд шүүгдэж гомдлох одоо магадлал хамаагүй байгаа гэсэн судалгаа байдаг. Дээрээс одоо энэ USMLE-ийн шалгалтанд бэлддэг одоо номнууд байдаг. Энэ номнуудыг одоо уншихад бол бид нарыг илүү практикт бэлэн тэгээд онцлогын эмчилгээний алдаа баг гаргахад юм тусалсан мэдээллүүдтэй гоё номнууд байдаг л да. За би өөртөө тохиолдсон одоо нэг жишээг авъя.
одоо манай хамаатны ихч одоо гинтгэн толгойн үе маш хүчтэй толгойн эргээд бөөлжөөд тийм завар илэрсэн. Тэгээд нэлээд олон эмнэлгээр явсан, тархины компьютер, MRI болон бусад олон шинжилгээ хийлгэсэн боловч бүх шинжилгээний хариулт үзүүлэлтүүд бол зүгээр гарсан. Тэгээд эмчнэр болохоор тайвшруулах юм, тэгээд тархины цэцэн хангамж сайжруулах юм бичиж өгсөн боловч олигтой үр дүн өгөхгүй байсан. Тэгээд энэ миний хувьд болохоор яг энэ USMLE-д бэлтгэж явах хугацаанд уншсан энэ benign paroxysmal positional vertigo гэдэг энэ өвчин юм шиг санагдсан. Хэрвээ энэ өвчин байх юм бол энэ эпле гэдэг маневр гэдэг. Энэ маневраар оншилдог, бас эмчилж болдог. За тэгээ энийг хийж үзэхэд бол яг онш батлагдсан. Яг толгой яг тодорхой байрлалд ороход нүдэнд нистагм өгдөг байгаа. За ингээд онцлогдоод эмчилгээ хийсний дараагаар яг толгой эргэлт бол бүрэн намдсан байгаа. За энэ жишээн дээр болохоор хаантрын хам шинжгээд энэ маш ховор тохиолддог өвчин дэлхийд даяараа ямар өвчин бэ гэхээр лизосоми айдуронет сульфатейз гэдэг ферментийн дутагдлаас болоод маш олон эргэтэн системийг хүнд гэмтээдэг өвчин. За тэгээд энийг бас USMLE дээр заавал асуудаг болохоор би уншиж ирсэн. Гэхдээ заавал энэ Америк шиг олон хүн амтай оронд тохиолдох байхдаа манад бараг байхгүй л ахтаа гэж бодож уншиж ирсэн боловч сайхан. Одоо Монголд ажиллаж байгаа Солонгос юмч 6 настай монгол хүүхдээр энэ өвчнийг оншилсныг би олж мэдсэн л дээ. За ер нь тэгээд миний одоо Австралид болон Америкт хийх эмнэлэг дээр хийх дадлагын хугацаанд надад юу ажиглагдсан бэ гэхээр бусад орны эмчнэр бол бие нэгээ айгүйх дэмжиж эмнэлгийн ажилтдаг юм бэлээ, туршлагаасаа хуваалцдаг. Жишээлбэл Австралид байхад одоо балбын совилогч нар бол айгүйх улам л тоон олшроод байгаа. Ягаад тэгэхээр нэг балбын совилогч нэг эмнэлэгт ажилд ордог гэхэд бусад одоо нутгийнхаа хүмүүсийг Австрали улсад яаж очих уу, яаж совилогч болох уу, төгснийх нь бүгдийг зааж өгдөг. Төгснийхэн дараа өөрийнхөө ажиллаж байгаа эмнэлэгт яаж иж байгаад оруулдаг ч юм уу. За Америкт эмнэлэг дээр дадлага хийж байхад бол энтгэгчүүд ялангуяа бас Египтчүүдийн донд USMLE-г амжилттай өгчөөд резидентэд орч чадсан одоо оюутнууд өөрсдийнхөө нөгөө тэр нутгийнхаа одоо анаахын сургуулийнхаа доотлын курсын дүүнерт одоо бүх одоо яаж халгалтай амжилттай өгсөн бүх юугаа зааж өгдөг, өөрийнхөө хэрэгжилжсэн бүх одоо материалуудыг одоо хуваалцдаг. Тэгээ Америкт ирсэн хойно резидентэд орох нөгөө шалгуурууд ярилцлаганд орно. Тэр болгонд ер нь тусалдаг, өөрийнхөө сурж байгаа сургуультаас ороход нь тусалдаг. Ийм би нэгээд дэмжих хандлагууд харагдчихсэн. Тэгээд бас жоохон атаархмаар санагдчихсэн л да. Тийм болохоор бүгдээрээ ч гэсэн би нэгээд дэмжиж туршлагаасаа хуваалцаж ажиллаж байвал дээрэс нь одоо бид нар өөр хоорондоо биш бусад орны эмч нартай өрсөлдөх нь маш чухал байна. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.